За би уг нь одоо энэ аливаа төрийн өмчт компанийг байгуулахыг олноор байгуулахын ер нь эсрэг хүн. Ялангуяа төр хувийн хвшилтэд өрсөлдөхийн өрсөлдөхийг ерөөсөө дэмждэг хүн л дээ. Гэтэ яг ингээд мэдээлэл аваад хуучин Орос Монголын хамтарсан компани агаарын түвш нийлүүлдэг байсан юм шиг байна. Одоо ингээд шинэ компани орж ирлээ гэхэд агаарын түвш нийлүүлэх компани хуучин дээр хамтарч байсан компани сав суулга байгууламж хөрөнгө оруулалтаараа үлдэх үү, тэр сав суулга байгууламжийн эсвэл хувийн хвшилтэд үлдэх үү гэдэг нэг сонирхож байгаа асуулт байна. Хоёр дахь зүйл нь саяхан бид нар бас түрүү 7 хоногт юм да. Гоён бүсээ сонгогдсон гишүүд газрын тосны үйлдвэрээр ажиллаад ирсэн. Газрын тосны үйлдвэрийн үйл ажиллагаа бол бас харьцангуй гайгүй явж байна. Яг хөө тэнд одоо цаашдаа доктортой нийлүүлэх түүхийдээ асуудал байх шиг байна. Тэр Доншин компани баталгаат нөөц, Петрочайна компани баталгаат нөөцийн асуудал бол бас хэр удаан хугацаанд олборлолт түүхийдийн баталгаат нөөц нь хэр баталгаатай байх вэ гэдэг асуудал байгаа юм билээ. Тэр талаасаа бодох юм бол та нөхдүүдийг агаарын түлш ялангуяа энэ сүүлийн үед нь огцон өсөж байгаа хэрэглээг доктортой байнгын хэрэглэгчтэй байнгын нийлүүлэгч харилцагчтай байх гэдэг талаас нь бол би ойлгож байна. Хамгийн гол зүйл бол агаарын түвшний хэрэглээ огцон өссөн гэдэг ярьж байгаа болохоос яг хэдэн хувиар өссөн юм. Над нэг тодорхой тоо хэрэгтэй. Хоёрдугаарт энэ гэрэн дээр давуу эрхтэйгэр гэдэг нь яг юугаа тодтогч хэлж байгаа юм. Давуу эрхтэйгэр гэдэг. Дээрээс нь борлуулах бүтээгдэхүүнийхээ арай 40% борлуулах бүтээгдэхүүнээр арай компани хувьд нэрээ эзэмшсэн биш үсттэй. Энд ч одоо сая би зүгээр алтууй даргын ярианаас тэгж ойлголоо. Энд ч бол тэгж болохгүй шүү дээ. Тэгээ энэ дээр эхлээд нэг тодорхой асуултууд аваадах да. Асуултанд хариулт аваадах да. За 5 номер 5 сайд хариулъя. За Ганбаатар гишүүний асуултанд хариулъя. За газрын тус боловсруулах үйлдвэр 28 оны эхний удирдал гээд ингээд явж байгаа. Сая бас манай улсын хурлын 12 гишүүн очиж газар дээр нөхцөл байдлаа танилцсан. Түүхэд тосны нийлүүлэлтээс бусад асуудал дээр бол нэлээд гайгүй явж байна гэсэн ийм одоо мэдээлэлтэй байгаа. За түүхэд тосны нийлүүлэлт тал дээр бол бид нар яг өнөөдрийн байдлаар Петрочайна Дачин Тамсаг компани ашиглалтын баталгаат нөөц 31 сая тонн, Доншин компани ашиглалтын баталгаат нөөц бол 26 сая тонн байгаа. За тэгээ бид нар бол эндээс дотоодынхоо одоо 1.5 сая тонн жилийн хэрэгцээг бол хангачна гэсэн ийм зүйл дээр ажиллаад явж байгаа. Яагаад бас энийг хийх нэг баталгаа нь 2013-аас 14 оны үед манай олборлож байгаа энэ одоо Петрочайна Дачин Тамсаг гэхэд 1.1 сая тонн одоо түүхэд усыг олборлож ирсэн. Тэгэхээр бид нар үлдсэн хугацаанд хуучин төвшөндөө хүрэх гэдэг ийм зорилго тавиад за дээрэс нь нэмэгдэж орж ирсэн Доншин мэтийн компаниуд бас ингээд нэмэлт олборлолтоо нэмэгдээд ирэхээр 1.5 саяда хүрнэ гэсэн ийм одоо зорилттой явж байгаа. За агаарын хөлгийн түлшний одоо хэрэглээ бол огцом өсөж байгаа. Энэ дээр бол 2021 онд 27879 тонн, 22 онд 38492 тонн, 23 онд 61719 тонн, 24 онд 69984 тонн гээд яг 21 оноос энэ 24 оны хугацаанд 3 дахин нэмэгдсэн явж байгаа. Цаашдаа ч энэ нэмэгдэлт бол нэлээд одоо огцон байдлаар нэмэгдэн. За энэ дээр төрөүний нөгөө гишүүдийн асуулсан асуултан дээр төрөүний нөгөө байгуулсан санам жижигхэн хүрээнд Монгол улсад газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтанд орж агаарын хөлгийн түлш үйлдвэрлэж эхэлсний дараа нисэх буудалд нэн тэргуунд боловсруулах үйлдвэрээс нийлүүлэлт хийгдэх бөгөөд хамтарсан компани үлдсэн хэрэгцээний 75%-ийг хамтарсан компаниас байгуулна гэсэн ийм тодорхой бас санам жижигхэн заалттай явж байгаа гэдгийг хэлье.